За та бүхэнд өнөөдөр би гурилны төрлүүдийн талаар баг зэрэг танилцуулъя. Зарим хүмүүс хар гурил, цагаан гурил гэдгээр мэдхээс биш нэг сайн мэддэггүй. За энэ Weizen гэдэг гурил бол манайхаар Улаанбуудан гурил, нөгөө цагаан гурил гэсэн. За энэ гурил маань одоо жишээлбэл энэ дээр байдаг тоо байдаг тийм үү? Энэ одоо 405-аас эхэлдэг. Хамгийн 405 гэдэг нь хамгийн их тэрэмцсэн хамгийн нарийн ширхэгтэй гэсэн үг. Тэгээд 550 1050 гэдэг. Энэ 1050 нь болохоор нэлийн ширхэгтэй тэрэмцэн гэсэн үг. Тэгээд 1600 гэдэг. Тэр нь болохоор бүхэл үрийн гэсэн үг. Бүхлээрээ байгаа гэсэн үг удаа маань. За энэ болохоор дууссан байна. Гэхдээ яхаа харуулах гэдэг. Гоогн гэдэг маань болохоор хөх тарианы манайхаар гурил, бор гурил, талах байр зэрэгт хэрэгэлдэг. Энэ маань бас одоо тэр энэ доодох тоо нь 815-аас эхэлдэг. 815 нь болохоор хамгийн жижигхэн ширхэгтэй гэсэн үг. Тэгээд 997 1150 гэдэг. 1150 болохоор нэгэн бүдүүн ширхэгтэй гэсэн үг. Тэгээд бүхэл үрийнх нь болохоор 1740 гэж байдаг. За тэгээд энэ тоонууд ямар учиртай гэхээр тоонууд нь бага байх тусмаа одоо илүү их тэрэмдэх тусам дотор нь байгаа шимт хижээл нь амин дэм нь бага гэсэн үг. Бууданд бол хвчлэн Б витамин маш их агуулгадаг. Тэгээд маш их эслэг байдаг. Одоо энэ бор байх тусмаа эслэх нь их. Энэ цагаан байх тусмаа эслэх нь бага гэсэн үг. Эслэг бага гурилуудыг одоо жишээлбэл тоорт эднэр барихад маш сайн хөөж өгдөг. Тэгэхэд хэрэгэлдэг. Энэ болохоор борын болохоор талах тэгээд ер нь борц эднэртэй хийж болно. За энэ болохоор манайхаар юу вэ? 10 буудаа маань ерөнхий ийм байдаг. Энийг одоо тэрэмдээд гурилыг гаргаж болдог. Одоо манайхаар 10 гурил гэж ярьдаг тийм. Тэгээд 10 гурил маань одоо бас ийм нэвс хэлбэрээр байдаг. Gersten Flocken гэдэг бол манайхаар одоо нэвс гэж ярьдаг. Одоо obvious гэж ярьдаг тийм. Техник төрөл. За тэгээд энэ болохоор нөгөө цагаан гурилны маань хамгийн цагаан юм. Тийм. 550 гэсэн одоо энэ тоотой. Энэ болохоор нэлийн цайвар одоо ер нь бол чигмэг эднэр хийхэд сайн байдаг. Сайн хөөж өгдөгөө гэсэн. За тэгээд нэг динкл гэдэг төрөл байна. Энийг Монгол нэрээр мэддэг байна. Энэ болохоор Foicorn гэдэг нь бүхэл үрих гэсэн. Динкл гэдэг маань одоо яг энэ хоёрын завсар гэсэн үг. Энэ хөх тариан гурил, Улаанбуудан гурилын хоорондох завсар. Тэний цавуулх нь одоо энэ цагаан гурилын бодвол бага байдаг. Тэгээ бүхэл үрийн гурил маань яаж харагддаг вэ гэж хараад мэдхэн зөндөл байгаа. Нилээ ийм ширхэгтэй харагддаг. Одоо цагаан нь ямар харагддаг вэ гэхээр энэ чинь бас 1050 гэхээр байгаа нилээ бас бага тэрэмцсэн байгаа шүү дээ тийм. Гурилнуудын хасаа амтрын боож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм хүү харагддаг. Нилээ бас бор туяатай байгаа цагаан гурил гээд. Тэгээ энэ одоо нөгөө 550 багтай бүх цайвар гэсэн үг. Тэрэмцээр аваад нэлээд цайвар гэсэн үг. Тэгээ гурилнуудынхаа амыг сайн боож байгаараа тэгэхгүй бол нөгөө манайхаа цагаан өрвөхий гэдэг болчихсон. Нэг үйлдвэрлэгээд өндгөө аягүй болчихдаг. Энэ бол бүр юм цагаан байгаа. За ингэж ялгардаг байгаа. Тэгээд буудаа ер нь хөх тарианы гурилууд нь маш их амин хижээлээр баялаг. Маш их нүүрс ус агуулдаг. Тийм болохоор энэ гурилан бүтээгдэхүүн эзнийхаа дараа маш хөдөлгөөн идэмөө шатааж явах хэрэгтэй. Тийм болохоор оройн цагаар ер нь бол бага хэрэглэх хэрэгтэй. Өглөө өдөртөө бол хэрэглэж болно. За та бүхэн тэгээ хэрэгтэй мэдээлэл байсан болов уу гэж бодож байна. Мэдэхгүй нэгэнд нь манайхан зөвхөн цагаан бор гэж яриад байдаг. За дараа уулзлаа баяртай. Энэ чинь бас 1050 гэхээр байгаа нэлийн бас бага тэрэмцсэн байгаа шүү дээ тийм. Гурилнуудын хасаа амтрын боож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм хүү харагддаг. Нэлийн бас бор туяатай байгаа цагаан гурил гээд. Тэгээ энэ одоо нөгөө 550 багтай бүх цайвар гэсэн. Тэрэмцээр аваад нэлийн цайвар гэсэн. Тэгээ гурилнуудынхаа амыг сайн боож байгаараа тэгэхгүй бол нөгөө манайхаа цагаан өрвөхий гэдэг болчихсон. Нэг үйлдвэрлэгээд өндгөө аягүй болчихдаг. Энэ бол бүр юм цагаан байгаа. За ингэж ялгардаг байгаа.
Тэгээд буудаа ер нь бүх сарны гурилууд нь маш их амин хичээлээр баялаг. Маш их нүүрс ус агуулдаг. Тийм болохоор энэ гурилан бүтээгдэхүүн эзнийхаа дараа маш хөдөлгөөн юм уу шатааж явах хэрэгтэй. Тийм болохоор оройн цагаар ер нь бол баг хэрэглэх хэрэгтэй. Өглөө өдөртөө бол хэрэглэж болно. За та бүхэн тэгээ хэрэгтэй мэдээлэл байсан болов уу гэж бодож байна. Мэдхгүй нэгэнд нь манайхан зөвхөн цагаан бор гэж яриад байдаг. За дараа уулзлаа баяртай.